Энэ эргэн тойрны ус мосуулстай үнэхээр гоё тунгалаг юм байна. За энд хөөрхөн амтаа гэвтэж байна хар. Энэ одоо гахаа юм уу хурга юм уу? Энэ чихмхийн л харчих. Тэг ямар чих вэ энэ одоо чи хургуу гахаа юм уу? За Ирландын хот хооронд явдаг галт тэрэгэн дотор явж байна. Тэгээд яг одоо бол би Ирландын баруун өмнөд бус нутаг руу явж байна. Бүр хамгийн одоо баруун өмнөд бус нутгийнхаа хамгийн захад нь явж очих гэж байна гэсэн үг. Дингл гээд одоо ер нь бол Ирландын бас л одоо тийм алдартай, үзэсгэлэнтэй газар нутаг гэж бол хэлж болно. Өмнө нь бол ерөөсөө явж үзээгүй. Тэгээд өнөөдөр давлангаас гараад ерөнхийдөө 6 цаг явж иж хурж очино. Галт тэргээр явна. За тэгээд автобусаар явна. За магадгүй энэ Ирландд байгаа хүн ийшээ явахыг юм сонирхож байгаа юм бол машинаар явахгүй тохиолдолд ер нь галт тэргээр явбал их зүгээр гэж бодож байна. Бас онгоцны нислэгтэй юм байлээ. Гэхдээ галт тэргээр явж байгаа тохиолдолд хамгийн их анхаарах ёстой зүйл нь галт тэрэгнийхээ билетийг зүгээр онлайнаар худалдаж авах хэрэгтэй. За тэгэхгүй бол нөгөө галт тэрэгнийхээ билетийг одоо шууд нөгөө суух үедээ те буудлын дээрээс авдаг штэ машинаас. Тэгэх юм бол хамаагүй үнэтэй тусдаг. Харин онлайнаар худалдаж авах юм бол хамаагүй хямдхан тийм тусдаг юм байна. За ингээд очиод ямар ч байсан дингл дээр явж очиод тэгээд дугуугаар эргэн тойрноо үзэх тийм төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ юу болохыг бол бас сайн мэдэхгүй. Бүх юмыг бол нарийн одоо урьдчилж төлөвлөөгүй ерөөдөө нэг юм гоё тааваараа аялаад явж байна гэсэн үг. За давлангаас 4-5 цаг явсаар байж байгаа. Тэгээд ингээд нэг энэ trail гэдэг нэг юм газар хүрдэрлээ. Тэгээд нөгөө дингл рүүгээ л явж байгаа шүү дээ. Тэгээд эндээс 275 билүү. Тим автобусан суугаад дахиад 2 цаг явах юм байна. Тэгээ ямар ч гэсэн автобусных нь буудлын зүгээр ингээл тренийнхээ буудлаас буугаад байж гэн. Ямар ч гэсэн эндээс нэг автобус явах байх. Тэгээд одоо автобусаа холд суунаа. За одоо эндээс 2 цаг автобусаар явж иж дингл хүрэх юм байна. Тэгээд нөгөө тасбараа авах үедээ ер нь ретурнийг л авах их арай л хямдхан тусах юм байна. Гэхдээ бас нэлээд үнэтэй юм байна. Динглээс шиг бишээ. Саяны энэ газраас дингл руу хүрэхэд буцаж ирэх тикеттэйгээ нийлээд 19 евро болж байна. За ясарж байгаа нөгөө дингл дөрөөд ирлээ. Тэгээд за үнэхээр л бас одоо энэ Ирландын те үзэсгэлэнтэй бүс нутгийн нэг юм байна гэж одоо дөнгөж энэ дингл гэдэг нэг жижигхэн таавнд нь буугаад тим мэдрэмж төрж байна. Одоо энэ эргэн тойронд байгаа зүгээр яг дүр зургийг ингээ ажиглах юм бол те уул хангаа өндөр уулаар бүрхэгдсэн том уулсын дунд байдаг. Тэгээд одоо ингээл ийшээгээ ингээл энэ нуур муур ингээл дагаал явдаг юм байна л да. Ингээл өнөөдөр гоё нартайгаа болохоор хүмүүс нь одоо ингээл нэг сайхан усан замаар лайлсан хүмүүс юм байна ийшээгээ. Тэгээд би бол одоо энэ дүүтэйг айлж байгаа. Тэгээд битээр бол эндээс дугуй түрээслээд тэгээд энэ нөгөө дингл дохоог ингээд тойроо тийм аялах төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд давлангаас өглөө 7 цагт гарсан. Өнгөрсөн шөнө бол нэг одоо унтаж чадаагүй ажлаа тараа шууд унтаж чадаагүй явж байгаа болохоор жоохон ядарсан байна. Гэхдээ 7 цагт гараад энд одоо ингээд 12 болох жоохот хүрээд ирд юм байна. Бас нилээл явж байна л да гэхдээ. За тэгээд одоо энэ сайхан газрын бас тэ үзэж харах юм үзэж харъя.
Үнэхээр гоё газар байна. Одоо ийшээгээ бүрийн байгаль руугаа явахаар бол бүр тасархаа байх гэж бодож байна. Тэгээд ямар ч байсан битэрийн хувьд бол нэг хонох төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд одоо бас давлангаас жоохон хол явж зорж ирсэн болохоор бас нэг сайхан хоноё те. Дугуй түрээсийн газар болохоо яваад байгаа. Тэгээд манай хүн одоо л заагаал яваад байна. Тэгээд ийшээгээ байгаа баха гэж бодож байна. Тэгээд дугуйгаа түрээсчил одоо унах унаатай болчихно гэж бодож байна. За манай дүү бол юм нэлээ чимхий хүн байгаа. Тэгтээ зүгээрээ. Угаасаа нүүрийн нэрээс оруулаагүй. 50 гэж шүү дээ электрон. This is where you are talking about. Yeah, that's it. All of that area here. Yeah. This is John Quinn Pier. Yeah, that's about what we really looking for. Yep, John Quinn Pier. You have. What's your name, sir? John. Hey. Дугуйгаа бол оллоо. Тэгээд яг нэлээд жоохон үнэтэй юм яг үнэнгээ хэлгээд хамгийн гол нь битээр нөгөө электрик байкаар цахилгаан дугуйгаар явъя гэж байгаа учраас 40 км учраас цахилгаан дугуйгаар явъя гэдгсэн. Тэгээд өдрийн 50 юм байна цахилгаан дугуй. Гэхдээ яг битээр одоо өдөр явах өдрөнгөө явах боломжгүй юм байна л да. 7 гэдэг энэ газар нь хаад юм байна. Тэгээд ийм Dingle Electric Bike гэдэг ийм газар байна. Маш сайхан John гэдэг нэг настай өвгөн байна. Тэгээд битээр нэлээ их тийм яаж явах тухай зааварчилгаа өглөө. Ирландын хонь мал тийм ямар хөө гэдэг юм байна. Сонирхоо ер нь бол яг хөдөө аж ахуй орон нэг талаараа тий. Тэгээд хоньны носон бүтээгдэхүүн эдлэрээ бас нэлээ алдартай. За жоохон амттай сонирхноо. Эндхий одоо амттыг сонирхъя тий. Яг би өөрөө бас хөдөө өсөж төрсэн болохоор үнэхээр сонирхолтой санагдаж байна. Тэгээд энэ нөгөө хоньны ноос ноолуурны үнэр аваад зүгээр тий. Сайхан нутаг санаанд орж байна л да. За тэгээд энэ одоо хонь малын амттад өгөөрэй гэх нэг юм өгсөн. Одоо энэ мэдгүй яг юу гэдэг нь мэдгүй. Энэ бас хөдөө аж ахуй хөөрхөн бизнес болгоцсон газар байж байна. Одоо яг энэ жуулчдын явдаг зам дээр ингээл нэг хэдэн хонь тий. Одоо ингээл нэг баха хяргацсан хонь маань янз бүрийн тавьсан. Тэгээ өнөөдөр их халуун өдөр зайлд эднэрээс үнэхээр бүр халууцсан байна. Тий. Тэгээ манай нөхөр нэр нь юу юм мэдэхгүй. Одоо ингээ надаас бүр хоол идэх гээ тий. Okay. No. Oh, puttana. You're bad guy. You ate all of them. The man who burst should дайраад бүгдийг хусчдаг штэ. За эндээс одоо эндээс бас нэг нөхөр одоо нэхэд ирсэн болтой тий. Жаргацсан гараад байна. Энэ сте үнэхээр жаргацсан гараад. Одоо ингээл энэ жуулчд ерөөсөө нэрийг ингээл хэвгдэл өдөр шөнөгүй ингээл хэвгдэл нэг савта юм барьцаа. Hey, my friend. За энэ нөхрийг хараад байгаа. За энд бол одоо сайхан мордууд байж байна. Тэр том жижигэр байна дөө. Тэгээд энд илжигнүүд байж байна. За Ирланд морь бол бас одоо нэлээд алдартай хурдны мордууд байдаг. Тэгээ Монголоос бол одоо энэ баян дарга нөхдүүд бол ийшээ ирж азраг янз бүрийн амьтдыг авч одоо Монгол очиж Ирланд яасан нөө азраг авч Монгол очиж хээлтүүлж үржүүлж зардаг бизнес байдаг гэж байгаа. Одоо тэнд байгаа нэг сайхан амьтныг очиж үзье. Hungry? Энд ч нүснөөсөндөө баригдсан нэг амтан байна да хөрхий. Даа чи идэх юм дуусчлаа. За энд хөрхий амтаа гэвтэж чинь хар энэ одоо гахаа юм уу хурга юм уу? Ичхмхийн л харчих. Тэг ямар ч их вэ энэ одоо чи хургуу гахаа юм уу? Одоо наараа юмс гизгийг харчих. Одоо сүүлийн л харчих. Сүүлийн нэг харуулчихдгөө. Сүүлийн харчих. Одоо энэ нэг ийм одоо сүүлгүй шахаа хурганууд те. Энэ одоо хургуу юу вэ? Ламал юм шиг. Станхудаа л би амьдрал дээр бодтоор харж үзэж байна. Яа, энэ одоо бүр халуун шидэж хүч байгаа хаа. Энэ ус уугаад энэ бүр үнээр халуун шидэж байгаа хаа.
Нүд юм харж байгаа юм уу? Асаа сонирхолтой биш те. Энэ Дэнгэлийн хог гэдэг энэ газар бол бас үнэхээр үзэсгэлэнтэй юм бүс нутаг юм байна. Тэгээд бүгдийг үзэж хараагүй байгаа. Гэхдээ дөнгөж зах руу нороод явж байна. Тэгээд одоо энэ эргэн тойрондох байгалыг ингээ хараад бол үнэндээ бол бас тийм сэтгэл бол надад бол төрж байна. Тэгээд бас цагаагаар сайхан байгаад бол одоо дахин талархаж байна. Тий. Тэгээд ерөөхдөө дугуугаар бол ингээ явж байгаа. Гэхдээ ер нь бол заавалчгүй цахилгаан дугуугаар л явахгүй бол энд зүгээр жирийн дугуй унаад явна гэсэн ойлголт бол байхгүй юм байна. Одоо яг энэ хойгийг ингээ дугуугаар тойрох үед бол 45 км явдаг юм байна. Тэгээд 45 км-ийг жирийн дугуй унаад тойрно гэдэг бол те одоо маш хэцүү зүйл шүү дээ. За тэгээд хоёр дахь гэх юм бол нөгөө нэлээ нарийнхан замтай тэгээд энэ жуулчд одоо их явдаг машинтай хөдөлгөөн ихтэй учраас ерөөдөө дугуй сайн ундаг хүн л дугуугаар явна уу гэхээс биш. Бас осол аваар төртөх тийм магадлалтай юм байна. Тийм учраас бол бас тэрэн дээр бол маш болгоомжтой хандах хэрэгтэй юм байна гэж. За нэг юм сайхан байгальтай газар өнөөдөр бас дугуйж игээд ингээ явж идэг. Нар гисэн сайхан өдөр байна гэж. За энэ дэстэ өмнө нэг үнэхээр чулуугаар бүр яг байгалийн чулуугаар барьсан нэг байшин байна. Тэгээд энэ ресторан юм байна. Бас маш их сонирхолтой санагдаж байна, харагдаж байна. За Ирландд нөгөө төмсний өсөглөн гэж бол одоо маш том өсөглөн болж ирснийг хүн болгон мэднэ. Тэгээд энэ Ирландын ард түмэн тухайн үед бол ерөөсөө 70-80% зөвхөн төмсөөр л одоо гол хүнсээ залгуулдаг байсан байгаа юм. За энэ шууд намайг мөрөх гинэ. Хүлээ. Би бас Монгол хонь маань хариулж исэн хүн шүү бас ингэ шууд дайрахгүй шүү энэ ээж зээл доголцсон байна шүү дээ. За өгөх хоол үнэндээ алга. Sorry. Тэр залуугаас тэр ирж байгаа тэр туранхай залууд л нэг жоохон хоол байгаа. Өсөглөн болсон тийм ээ. Тэгээд энэ улс яг тэр өсөглөнгөөс өмнө бол хүн амынхан тоо 8-9 сая төрчихсөн байсан гэж байгаа. Тэгээд өсөглөнгийн үеэр бол олон сая хүн тий дөрвөж цагаачилж маш олон сая хүн өхөж өргөдөж. Тэгээд одоо энэ улсад нөгөө энэ энтгийн хүмүүсийн одоо төлдөг одоо монголоор бол одоо монгол яг малын баас бол биш л дээ. Гэхдээ газраас нэг гаргаж ирдэг тийм одоо нэг төлдөг одоо монголоор бол аргалал гэсэн үг. Тийм юм байт. Тэгээд өсөглөн нэрвэгдээд трийгээ хүртэл ингээд одоо идэхэд үрж исэн гэж байгаа шүү дээ. Тэгээд одоо энд байж байгаа энэ чулуун одоо энэ барилга бол яг өсөглөнгийн үед энэ дотор нь хүмүүс амьдарч исэн тийм одоо барилга юм байна. Тийм одоо чулуун байшин юм байна. Тэгээд та нарын дээвэр нөмрийг хар одоо юм сүрлэн дээвэртэй тий. За тэгээд энэ цонх мох нь даамшлаас хуучны зайн тэгээд доторх нь бол бас яг нөгөө тэр үеийн хүмүүс яаж амьдралыг ингээд тавьсан шүү дээ. Одоо энэ шүн зүудлэхээр л харагдаж байна. Тэнд сууж байгаа өхөн бол зайлшгүй. За яг л энд одоо ингээ хүмүүс амьдардаг байсан ба. Тэгээд одоо энэ их бороо ордог тэгээ өвлөн хүйтэн байдаг байсан газар хүмүүс бол нэг Ирландд ийм байшин л амьдардаг байсан байгаа юм л да. Тэгээд бас л хэцүү амьдрал байгаас те. Тухайн үеийн одоо тавилга сан яг ингээ хэвээр юм байна. Тэгээ анх удаа би одоо энэ олон жилийн өмнө баригдчихсан барилгыг бол орж иж дотроос нь харж байна. Йоо, за энэ ч шүү. Энэ хараад зочлоо шүү дээ. Йоо, хүбитэж очоор. Йоо, за тэгээд энэ зайлшгүй Ирландын өсөглөн бол энэ улсын хувьд бол маш том одоо эмгэнэл үе явдал болж байсан. Тэгээд энэ Ирланд хүмүүс Айрш хүмүүс ихэнх нь бас юу гэж их ярьдаг вэ гэхээр өсөглөнд биштэй энэ англичуудыг бол маш их буруутгадаг. Яагаад гэх юм бол хичнээн энэ ингээд одоо тухайн үед англичууд бол одоо энэ Ирландын ард түмнээс асар их татвар авсан хэвээр л байсан байгаа юм л та. Тэгэл маш их хүнс бордоо энэ улсаас яг тэр өсөглөнгийн үеэр ч гэсэн англичууд бол гаргасаар л байсан. Одоо энэ нь одоо нэг малын л нэг тийм хэсэг юм шиг байна. Тийм. Маш
Сонирхолтой. За энэ тэгээд одоо ингээ хүмүүс амьдарч ирсэн байх шүү дээ. Тэр араад тэр уулаад л алхачмаар байна дөө бараг л. Тэнд очиод нэг сайхан хончмоор юм шүү. За тэгтээ аялаа өргөжлөхгүй болохгүй. За үнэхээр үгээр хэлхий аргагүй одоо тийм үсгэлэнтэй сайхан бүс нутаг юм аа л гэж хэлмээр санагдаж байна. Тэгээд хүмүүс дугуугаар их тойрж явдаг юм байна. За энэ хэсэг бол яг одоо тэр цаана харагдаж байгаа тэр хэсэг бол энэ нөгөө Star Wars Оддын дан киноны бас зураг авалт болж исэн газар одоо яг тэндээс эхлэх юм байлаа. Тэгээд ингээд тойроод ерөөсө хавцлаар ингээд одоо дугуй унаад юм уу машинаар ингээд явдаг. Машин дээр хатан хавцлууд энэ дундуур явдаг юм байна. За тэгээд маш цаг зав сайтай байх юм бол тэр доор элсэн дээр очиод бас их гоё байх юм байна. Нуур усныхын тунгалаг байгаа байдал. Югмэр чимдээ. За ямар ч лээс үнэхээр сайхан газар байна. Одоо хэлэх үг л алах. Маш амар гисэн юм шиг байна тэнээр. Наад хөрөнгөндөө өдөр ойр явуултгүй юм. Хоёлаа нийтийн зам харал явах. За энэ бол одоо Дэнгэллийн аяллаа одоо бас маш чухал хэсэг. Дэнгэл гэдэг одоо энэ хойгийн те хүмүүсийн хамгийн ихэрэс одоо ирж үздэг газруудын нэг. Тэгээд тэндүүл их одоо том хатан хясаа. Тэгээд ийшээгээ ингээ энэ ёроол руу буусан зам байт юм байна. Энэ тэгээд яг энэ ёроол руу буугаад энэ усан завинд л суудаг юм байна л да. Тэгээд энэ бас одоо хүмүүс их ирж үздэг. Ийм бас гоё өрөмс тогтцох бүхий газар байна. So see guys, there is a small boat. So I think after trip, after some boat tour, they come back and stop in here, and people go up to their car using this beautiful paved road. Энэ эргэн тойрны ус мосуулстай үнэхээр гоё тунгалаг юм байна.
За битээр энэ Rainbow Hostel гэдэг юм нэг хостелтэй хонсон. Тэгээд энд ингээ гадаад хүмүүс майхантай бас байрлаж болдго юм байна. Мэдээж майхантай байрлаж байгаа байрлах үед бол мөнгө илүү бага төлдөг баг. Хоногийн нэг хүний 40 евро л гэсэн. Тэгээд одоо бусад хостелтай харьцуулахад бол илүү хямдхан байгаа. Гэхдээ дотроо бол маш гоё цэвэрхэн, гоё юм тав тухтай санагдсан. Яг олон хүн байдаг юм байна хямдхан болохоор. За Dingle Lighthouse гэдэг бас нэг юм Lighthouse байдаг юм байна. Dingle Town-аас жоохон доош яваал. Тэгэл ийм нэг гоё үзэсгэлэнтэй газараас ирчдэг юм байна гэж. Хүмүүс нэнд сайхан далайн ирэг дээр шумбаа зугаатай байх шиг байна да. За одоо ингээд дадлал буцах маршрут руу гарна. 6 цаг явна одоо тэгээд бас хүлээж байна.